Шинжлэх ухаан танин мэдхүүн од мөндөр сууг тавтай морил. Уран зураг нэвтрүүлэг эхэлж байна. Студид урлаг судлаач Маш Батын Ямина, хөтлөгч Мөнх Цүлмэний бий адилж байна. Уран зураг нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 болон 107 долгионоор хүрч байна. Өнөөдрийн дугаар танд сансрын эрен бүтээгч дурайтай дэлхийн сансрын 7 оног арга хэмжээг Монгол зохион байгуулагч Дүүдүү боловсролын сан таны аяллыг бид урлын урайтай A-Star компани дэмжлэгээр хүрч байна. Өдрийн мэнд Амина. Өдрийн мэнд. За, хоёул өнөөдөр ямар сэдвээр ярих вэ? За, залгаач. Хамгийн түрүүнд би танд нэг гоё шүлэг уншиж өгнө. За, тэгээ. Ингэнэ. Миний хамгийн дургүй мэдрэмж бол торонд хоригдсноо өөрөө ч мэдлгүй. Тэвчж суусаар эцэст нь тесрэвч торонд л байх ёстой гэж далавчаа тастан хаяад тастаж хайсан далавчандаа өөрийгөө буруутхан гимшивч далавчгүй л байвал би эв эрүүл бас эв энгийн харагдана гэж өөрөө өөрийгөө итгүүлэх өөдгөө тэрл мэдрэмж. Дарсан хамаг хүслээ далавчтайгаа хамт тастаж хаяад тайвшрах тэр мэдрэмж, тайвширсан ч тайвшрахгүй мэдрэмж. Миний хамгийн дургүй мэдрэмж. Өөрийн гараар хийсэн өчүүхэн боолын гэрээ гэлтэй өрөөл бусдад давхар өгсөн бичигдээгүй амлалт гэлтэй далавчаад илгээд өндөрт нь эсвэл хүмүүсээс тасраад шуу болох айдас. Дараа нь тэгээд хинтээ ч ойлголцохгүй гандангийн тагтаа болох айдас. Хамгийн дургүй мэдрэмжээ гэвч хайр найргүй дасгасаар л байна би. Жижигхэн гартаа түлхүүрээ бариад төгжсөн хаалга нээхгүй л явна би. Эв энгийн, эв эрүүл, зүв зүгээр өөрийгөө төгжээд эв энгийн, эв эрүүл, зүв зүгээр мэд жүжиглэнэ. Баярлалаа. Хэний шүлэг? За, энэ маань болохоор Орхон Туяа гэд шинэхэн яруу найрагч, зураач бүсгүйн Үүл гэдэг номны юм шүлэг байна. Тэгээд өнөөдөр яагаад энэ шүлгээр ихэлсэн бэ гэхээр өнөөдөр сэдв маань болохоор ганцаардал ер нь урлагт яг яаж дүрслэгддэг юм бэ? Дүрслэх урлагт те уран зурагт хэрхэн дүрслэгдсэн тэр нь ер нь хизэнээс эхэлсэн. Одоо бидний ойлгож байгаа тэр ганцаарлын ойлголт муу юм уу? Ямар орон зайд, ямар дүрээр те эсвэл ер нь дүр хэрэгтэй ч юм уу үгүй ч юм уу ганцаардлыг дүрслэхэд гэх мэтчлэн яг хүндхэндүү сэдвэлтэй мэдээж хүн болгон энэ амьдралдаа тодорхой хэмжээнд хизээ нэгэн цагт ганцаардал гэдэг зүйлтэй тулж исэн байх. Энэ нь тэгээд сайнч талаасаа, мууч талаасаа янз янзын мэдрэмжүүдийг бидэрт өгч төрүүлдэг байх. Гэхдээ гарцаагүй хүндрэлтний одоо хүний те зүрх сэтгэлийн хамгийн нарийн нандин гүнзгий мэдрэмжүүдийн нэг учраас урлагт бол өөр ингэсэн илэрхийлэл олсон байдаг тийм. За тэгээд үнэхээр яг сая энэ шүлгэн дээр надад хамгийн их таалагдж байгаа мөртүүд нь болохоор ингээд юм далавчтай хүн байгаад байна шүү дээ. Далавчтай. Гэтэ тэрийг тастан хайсан далавчандаа ингээд гимшээд байгаа мөртлөө тэрийг тастцсан байгаа байхгүй. Тэгснэ далавчаа дэлгээд өндөрт нисвэл хүмүүсээс тасраад шуу болох айдас. Дараа нь тэгээд хинтээч ойлголцохгүй гандангийн тагтаа болох айдас гэж байгаа байхгүй. Яа энэ амар онож бичдэг байхгүй юу шүлгийн мөртүүдийн ерөнхийдөө өнөөдрийн зургийг тайлбарлахын тулд Орхон Туяагийнхаа шүлгнээс тусламж авч тайлбарлах юм. Тэгээд тиймд энэ дээр болохоор нөгөө ив энгийн зүв зүгээр хүн байх гэдэг шүү дээ. Тийм учраас далавчаа тасч байгаа. Нийгмийн стереотип, клишэ буюу энгийн давтамжит байх ёстой гэсэн тэр хэв хэмжээ, хэв маягт ойлголтод өөрийгөө тааруулж амьдрах гэж байгаа нэг тэр дотоод гэхдээ тэр нийгмийн хэв хэмжээстэй ерөөсө таарч чадахгүй байгаа тэр ганцаардлын талаар өгүүлж байгаа шүлэг юм л да. Тийм учраас ив энгийн ив эрүүл харагдахын тулд өөртөө байгаа тэр нэг талант буюу маш гүнзгий авьяасыг ингэж тастан хайж байгаа, далавчаа тастаж байгаа тухай тэр шүлэгтэй. Тийм байна. Тэгэхээр энэ мэдрэмж ер нь хизэнээс эхэлсэн бэ? Яг энэ ганцаардлын тухай ярих юм бол тий. Бусдаас өөр гэдгийг мэдэрж байгаа учраас магадгүй бусдаас илүү гүн гүнзгий альва сайн болон муу зүйлийг хүлээж авах тэр чадвар нь байгаа тэр философик ганцаардал гэж энийг бол нэрлэж байгаа юм л та. Энэ философик ганцаардал маань л дэлхийн урлагийн түүхэнд бол ер нь 18 дугаар зууны сүүл үеэс илүү тод дүрслэгдэж ирсэн гэж хэлж болно. Энэ дэр нэг юм ер нь домгийн шинж чанартай л да. Ер нь домог бодит бол биш байх. Гэхдээ алдарт утга зохиолын одоо манлай тий Гёте тэгээд хөгжмийн агуус утан Бетховен хоёрын хоорондын уулзалтын нэг домог байдаг. Тэна Гёте Бетховен хоёр болохоор дундын нэг эмэгтэй найзтай.
Тэгээ тэр эмэгтэй найз нь болохоор тэр хоёртой хоёулантай ингээд захиагаар харилцдаг. Тэгээ би биэнд нь Гёте чи ийм штэ, Бетховен чи ийм хүн штэ гэх ингээд танилцуулдаг байсан юм байна л та. Тэгээд тэр хоёр ингээд холоос оюун санааны краш гэж яддаг шүү дээ. Би нэгээ ингээд энэ стен нэрээ үнэхээр мундаг хөгжмийн зохиолчтой. Энэ мундаг агуу утга зохиолчтой гэдэг ингээд би нэгээ хардаг байсан юм байна. Тэгээд ясаар ашгүй нэг өдөр нэг Германы сувлал дээр хоорондоо уулзаж тааралдаад тэгээд танилцсан гэддэг ч. Гэхдээ зан характерын хувьд энэ бол одоохондоо бодтой л тий. Зан характерын хувьд бол энэ хоёр маань хоёр маш өөр хүн байсан. Тий. Гёте болохоор язгууртан тэгээд ихэвчлэн ордны болон дээд албан тушаалтай хүмүүстэй харилцаж байгаа. Жинкнээсээ л яг тэр дээд албан тушаалтай ордны хүмүүстэй харилцахдаа яг ямар манер, характер, ямар юм дүрмүүдийг эзэмших ёстой тэр болгоныг эзэмшсэн хүн байгаад байгаа тийм. Одоо бид нар Фауст болон залуу Вертерийн шанал гэдэг зохиолуудаар нь маш сайн мэдж байгаа шүү дээ. Өнгөлсөн ч гэх юм уу те нэг полиш гэж англи үг шүү дээ. Өнгөлсөн. Тий яг үнэн яг нөгөө ордны тий хүн яг ямар бие авч яаж бие авч явах хэвээр яг тэрийг мэдж байгаа тий. Тэгсэн чинь Бетховены хувьд бол галзуу, агваа, сутан тэгээд хизээч нийгмийн хэв маягтай юу яаж чадахгүй ингээд зохицож чадахгүй. Тэгээд тэр хоёрын нь өсний засалтаар ойлгомжтой байдаг байхгүй тий. Гёте бол маш гоё тийм цагаан буурал үсийг ингээд их гоёор тий баригчддаг байсан байх тий. Тэгээд ингээд их гоё янзалдаг. Гэтэл Бетховены үсийг харах юм бол ямар ч хөрөг зургийг нь харсан нэг ийш тийшээ ингээд дэрсэн юм үстэй байгаад байдаг шүү дээ. Тэндээ өөрийнхөө үсийг нөгөө ордны тэр нөгөө дэг жаягийн үстэй нэг ижилхэн болгох гэж оролцсон ч юм уу нэг тиймэрхүү. Тэгээд ингээд нэг амар дэрээцэдээ. Тэгэхээр яг үсний засалтан дээр нь хүртэл тэр хоёрын характерын хоорондынх нь өөр ялгаа харагддаг. Тэгээд тэр хоёр маань нөгөө сувлалт байжгаад домогт гардгаар бол яг хажуугаар нь Австрийн хаантны гэр бүл за ямар ч ясна нэг тийм эзэн хааны гэр бүл өнгөрсөн байна. Тэгээд тэр эзэн хааны гэр бүл ингээд хажуугаар нь өнгөрөхөд Гёте бол ёс журамтай хүний даавуу бүхийж яссан. Тэгээ бүхийж яссан чинь Бетховен болохоор зүгээр нэг юм толгой тохисон болчиход яваад өгсөн байгаа. Тэгээд Гёте бүхийж ясалж жоод 2-3 өгүүлбэр тий зөв зүйтэй өгүүлбэр солилцоод эрхийн хооронд Бетховен чи юм долгоноор гэдэг уралсан гэдэг ч байгаа байхгүй. Чамаг өстэй ийм хүн байсан гэж бодсонгүй. Тэгээ яг энэ бол нэг үнэн биш болно л та. Ягаад тэгэхээр дараа нь тэр хоёрын тэмдэглэлийн дэвтэрд бол аль нь биенийг маш их хүндэтгэлтэйгээр ямар ч тийм сөрөг сэтгэлгүйгээр биенийхээ тухай бичиж үлдээсэн тэмдэглэл бол байдаг. Тэгэхээр угаасаа тэр Германы сувлалд Австрийн эзэн хааны гэр бүл тухайн яг түүхэн цаг хугацаанд бол байгаагүй юм байлээ. Гэтэ энэ домгоос юу харагддаг вэ гэхээр энд яг нэг юм зөрчил хоёр өөр хүмүүс байгаа. Тэгэхээр нийгэмд зохицдоггүй гэхээр суутан биш гэдгийг бид нар хизэж нөгөө шинжих боломжгүй. Тий. Нийгэмд зохицдог ч суутнууд байна, зохицдоггүй ч суутнууд байна. Гэхдээ энэ Бетховены яг дүр тий. Одоо энэ Бетховены дүр бол ер нь 18 дугаар зуунаас романтизм гэдэг урсгалаар дамжуулаад соёлын том ойлголт болж гарч ирсэн нэг юм баатар байгаа юм. Тэмцэгч хизээч бусдтай санал нийлэх албагүй нийгмийн хэв маягийг эвдэж тэгээд дотоод зөрчилтэй тэр дотоод зөрчил нь байснараа илүү нөгөө уран бүтээлийн энэ төр бүтээлч шинж чанарыг нь гаргаж байгаа тийм дүр. Тэгэхээр одоо бид нар нөгөө Ван Гогт амар хайртай шүү дээ. Ганцаард мал урлагийн төлөө өөрийгөө золсон, амбие золсон, хинч өөрийг нь ойлгодгүй байсан гэж Ван Гогийн амьдралыг сонсоод хэдүүлээ зөндөө нулимс урсгалаа шүү дээ. Тэгэхээр яг энэ Ван Гогийн хэв шинжит дүр нь ер нь бол энэ 17 дугаар зууны сүүл 18 дугаар зуунд бол тий 18 дугаар зууны сүүлдэлтэй ер нь романтизм гэдэг урсгалаар илүү дотор гарч ирсэн гэсэн үг. Тэгэхээр яг энэ нийгмээс тусгаарлагдсан гэдэг энэ ганцаардлын дүрийг бол романтизмын урсгалд маш тод томруунаар гаргаж ирсэн байна. За тэгэхээр хэдүүлээ өнөөдөр яг одоо романтизм гэж юу вэ гэдэг талаар жоохон ярилцъя. Романтизм 18 дугаар зууны эсвэл 19 дугаар зууны эхэн гэж юм л та. Бид нар нөгөө романтизм гэхээр шууд нөгөө романтик гэл хайр дурлал арманчтайгаа тий нөгөө хайр дурлалын дэврүүн
те сэтгэл хөөрөл хөдлөлтөй холбох гээд штэ гэтэл биш ээ. Гэтэл тэр бол ерөөсө тэрнээс хамаагүй илүү өргөн ойлголттой бай. Тэр хайр дурлалын дэврэн сэтгэл дотор нь орохч гэсэн илүү өргөн. Одоо тий роман гэдэг чинь бас нөгөө талаас яагаад тууж гэдгийг романте гэдэг франц үг байгаа тий. Яагаад туужийг хүртэл роман гэж нэрлэж байгаа. Тэгэхээр тэр бол нэлийн тийм өргөн хүрэг хамарсан ийм өгүүлбэр байх нь л те. Нэг соёлын бүтэн урсгал романтизм. Энэ зүгээр нэг юм одоо кубизм гэдэг бол те нэг одоо за нэг багахан ойлголтыг авч байна. Гэтэл романтизм гэдэг тэгэхээр тэр Европын урлагт анх Германд үүсээд цаашаага бүр Европын улс гүрнүүдээр тархахаас гадна Америк руу ч очиж байсан, Орос руу ч очиж байсан бүр тийм том соёлын юм урсгал чиглэлийг бид нар хэлээд байгаа байхгүй юу? Сэтгэлгээнийг өөрчлөх гэсэн үг. Ер нь яагаад энэ измэд гарч байгаа юм те? Хүний ертөнцийг үзэх үзэл өөрчлөгдөж байна л гэсэн үг байхгүй юу? Нийтээрээ суурь нь өөрчлөгдөж. Романтизмаас өмнө юу байсан бэ? Юуны үндсэн дээр романтизм юуг эсэргүүцээд гарч ирсэн бэ гэхээр бидний түрүүгийн дугаар дээр зөндөө олон удаа ярьсан классицизм буюу нөгөө сонгодог урлаг. Соён гэгэрлийн философи гэж байлаа. Тэ соён гэгэрлийн философи гэдэг чинь за хүмүүс ер нь яа вакцин хийлгэж гэсэн. Хүмүүс яагаад бүгдээрээ музей үзэх хэрэгтэй болсон. Хүмүүс яагаад бөөнөрөө боловсрал эзэмших хэрэгтэй болсон. Тэ энэ нөгөө нэг эмх цэгц оюун ухаан, логик сэтгэлгээ тэр болгон дээр үндэссэн шинжлэх ухааны ололтууд тий. Энэ шинжлэх ухааны ололтууд ер нь нэг үгээр хэлбэл тархиндаа итгэх үзэл чинь классицизм байхгүй. Сонгодог урлаг. Тэгэхээр тархиндаа итгэж гин, логиктоо итгэж гин, өөрийнхөө рационал маш ухаантай амьтан тий. Тархиараа бүхнийг өөрчилж хамгийн төгс нийгмийг бүтээж чадах амьтан гэдэгтээ итгэж байгаа хүмүүс нь бол классицистууд байсан байна. Тэгээ классицистууд болохоор за хамгийн мундаг юм рационал урлаг бол грекийн урлаг юм чинь бид нар яг грек шиг л гоё юм зурах хэрэгтэй гэл тий. Хамаг гоё сайхны төлөө тэмүүлээд л тэгээ тэр нь бүр юм театр чалсан болоод л тий. Хитрхи амар гоё сайхныг үзүүлэн болгоод л тавиад л. Тэгээ нөгөө тархиндаа л итгээд байна гэсэн үг. Тархи зөв гэдэг логик юмдаа л итгээд байна гэсэн. Тэгэнгүүт нөгөө эргүүлээд тэдний итгэллэр нөгөө хүмүүст боловсрал олгочих юм чинь хүмүүст эрхчлөлтөд боловсрал эзэмших боломжийг нь олгочих юм чинь одоо ийм гоё нийгэм бүтэх юм болов гэсэн чинь нөгөө Францын их хувьсгал гараад ирдэг те. Би нэг алаад талаад юу тэгэнгүүт мэдээж нөгөө энэ Францын их хувьсгал энэ их алаан энэ их цус нүчний дараа Европ хүнд бодол төрж байгаа юм. Тийм л ухаантай байсан юм бол тийм л рационал амьтан байсан юм бол ингэж аратан шиг бие биенийг алж цус урсахгүй штэ. Тэгэхээр хүний оюун ухаанд итгэн, тархинд итгэнэ гэдэг чинь ер нь бүтэхгүй юм биш үү дээ. Ингээд тэрийгэ эсэргүүцээд романтизм гэдэг урсгал гарч ирж байгаа. Тэгэхэд романтизм яаж эсэргүүцээд яаж ийнэ гэсэн чинь 200-ны туршид наадах оюун санаанд чинь итгээд төр юм тэг зогсолтод хүрчлээ, юм хямралт хүрчлээ. Одоо байли. Одоо хэдүүлээ юм хүнийг зөвхөн юм оюун санаагаар оюун ухаанаар удирдахсан юм биш. Хүний өөр тал руу анхаарья. Хүний нөгөө тал руу анхаарья. Хүн гэдэг чинь өөрөө микрокосмос буюу хүн гэдэг чинь өөрөө юм юу юм байна. Эцэс төгсгөлгүй олон нууцтай амьт юм байна. Хүнд тархинаас гадна зүрх сэтгэл гэж байд юм байна. Тэр зүрх сэтгэл дотор нь хар цагаан хоёр чон байнгын хоорондоо ингэж өрсөлдөж идэг юм байна тий. Ингээд тийгүүд энэ хүнд чинь хийсвэр сэтгэлгээ гэж байд юм байна. Мөрөөдөл гэж байд юм байна. Зүүд гэж байд юм байна. Арайч тэр үед нөгөө даалд ухамсар гэдэг ойлголт нь гарч ирэггүйсэн ч гэсэн зүн гэж байд юм байна тий. Зүнгийн түвшиндөө хүн юм догтлууд, мэдрэмжүүд гэд ерөөсөө л тэр сэтгэл хөдлөлийн 1080 энэ мэдрэмжүүдийн чинь цуглуулга маш баялаг ертөнц юм байна шүү дээ хүн чинь. Тэгэхдээ тэр баялаг ертөнцид зөвхөн сайхан юм байдаг юм байна шүү дээ. Бас муухайч зүйлс байд юм байна тий. Ганцаардал чинь энэ дотор байд юм байна. Тэгэхээр нөгөө урлаг нь ямар болж байгаа вэ гэхээр ерөөсөө юм хүнийг урлаг гээл нэг агуу том сайхан гэдэг нэг өндөр холлоос үзэж байгаа юм шиг тийм театрын юм шиг юм тавих биш. Ерөөсөө өөрөө оролцдог, өөрөө тэр сэтгэл мэдрэмжүүдийг нь тэр яг хүний зүрхэн дотор юу болоод ямар олон чоннууд хоорондоо тултаад байгаа тэр болгоныг нь гаргаад ирье. Тэгэхээр утга зохиол, хөгжим, дүрсэх урлаг бүгдээрээ тийшээ явж байгаа. Ерөөсөө л за нэгдүгээрт хүнд бол хүн өөрөө юм баялаг ертөнц юм байна. Тэгэхээр хүн ийм баялаг ертөнц юм чинь хүн тэр баялаг ертөнцөөрөө эрхчлөөтэй байх хэрэгтэй юм байна. Эрхчлөөний хадлуу тэмцлийг хийх хэрэгтэй юм байна.
Тэгвэл энэ хит их баригдсан оюун ухаан логик гэдэг юмд баригдсан зүйлсээс хүн яаж гарах уу? Яаж эрх чөлөөгөө олох уу гингүүд эргүүлээд байгальтай холбоос. Тэгээ нөгөө классицистууд сонгодог урлагийнхан ч юм болохоор юунд итгээд исэн гэхээр ерөөсөө им эртний грекийн урлаг, антик урлаг, сэрхэн мандалтын урлаг гэл нөгөө хүнийг өндөртэй өрт тавьсан. Хүнийг бурханчлаад тэрийг нөгөө хитийдсэн гоо зөө хитийдсэнтэй нэг баян тансаг юмар тэрийг л одоо ер нь л хүн төвтэй хүнийг хитийдүүлэн гоочлол хийсэн шүү дээ. Илүү гоо болгоод, илүү үзэсгэлэнтэй болгоод хүний оюун санаанд итгэл. Тий. Тэгэнгүүт одоо боли. Одоо энэ тэгэнгүүт боли одоо антик урлаг буюу грек ромын урлаг, сэрхэн мандалтын урлаг энэ төр бол ерөөсөө хүний ингээд нийтээр нь авч үзээд нийтээр нь гоё гэдэг байна. Тийм юм байхгүй мэнэ. Тэгвэл хаашаага бид нэр эргүүлээд харах уу? Дундад 100 нууцлагдмал харах уу? Тэ. Тэгэнгүүтээ нэм шашинлаг. Тэгээд дундад 100-ны үед юу үссэн бэ гэхээр тэр нийтийн бүхнийг хамарсан эллиний грекчүүдийн соёлыг орхиод зөвхөн Германы зөвхөн Франкуудын ч юм уу тэр юу Германы хог аймагуудын готуудын гэдэг ч юм уу тэр өөрсдийнхээ үндэснийхээ соёл руу харъя та. Юу грек ром тэр чинь хоол байна. Бид нар илүү ийм нөгөө харахгүй бүдүүлэг тэр готуудаас бид нар өссөн шүү дээ. Харахгүй бүдүүлэг германчуудаас бид нар өссөн шүү дээ. Тэгэхээр хэлэх гэж байгаа урлаг нь хүртэл нөгөө грек ромод аах биш дундад 100-аасаа илүү онгодыг авч ингэж ажиллаж эхэлж байгаа. За ерөнхий нөгөө философи нь бол энэ байгаа. Тэгээд хамтран ажиллагч зарлчаад дараагийнхаа. За тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар сансрын эренг бүтээгч дураатай дэлхийн сансрын 7 хоног арга хэмжээг Монгол зохион байгуулж байгаа Дүүд боловсролын сан ажиллаж байна. За энд нэг маш сонирхолтой арга хэмжээ болгож байна. За International Space Camp буюу олон улсын сансрын зусланг Монгол улсад найрамдал зусланд 2025 оны 7 сарын 3-наас 10-ны өдрүүдэд олон улсын найрамдал цогцлбор дээр зохион байгуулж байгаа юм байна. За тэгэхээр 9-өөс 16 насны хүүхдүүд сансар болон STEAM буюу Science, Technology, Engineering, Art and Math хөтөлбөрөөр 7 хоногийн турш шинжилгээ ухааныг сонирхолтой бүтээлчээр суралцаад бие даах, сорилттой нүүр тулах шийдвэр гаргалтад суралцах юм байна. Олон улсын сансрын зусланд 10-аас дээш орны 500-аад хүүхдүүд оролцох бөгөөд тэд соёлын болон танин мэдхүйн олон талт үйл ажиллагаанд хамрагдана. За сансар шинжилгээ ухааны чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа дотоод болон гадаадын олон байгууллагууд төлбөрийн хамтрагчаар оролцож байгаа бөгөөд тухайлбал сансрын 7 хоногийг холбоо нь World Space Week Association, Унгар, Хонконг, Оросоос туслангийн хөтөлбөрт мөн хамтран ажиллаж байгаа юм байна. За тэгэхээр энэ маш сонирхолтой арга хэмжээ юм л да. Би өөрөө хүүхэд байсан бол эсвэл миний хүүхэд энэ одоо тэ 9-өөс 16 насны байсан бол би бол хүүхдээ заавал явуулах арга хэмжээ. За би чинь юу гэж харсан бэ гэхээр би бол өөрөө нэг удаа тусланд явж исэн. За тэгээд хүүхд ер нь бол хүүхдээ заавал тусланд явуулах ёстой гэж би үздэг хүүхд байхад нь. Тэр маш гоё дурсамж, үеийнхээ олон хүүхдүүдтэй танилцсан аав ээжээсээ тодорхой хугацаанд би дааж хараат бус байна. Өөрийгөө олж танин танихгүй орчинд нөгөө таньдаг комфорт зон, найз нөхдийн бүлэглэл, гэр бүлээсээ гараад өөр ертөнд очих байхгүй юу? Хүүхдийн хувьд бол хүний хөгжлийн хувьд бол маш чухал хэрэгцээтэй эрг одоо туршлага гэж би боддог. Тэгээ хамгийн гоё нь найрамдал туслан дээр. Найрамдал туслан бол хүүхд болгоны мөрөөдөл чи явжсэн үү? Хамгийн азгүй нь шүү дээ. Азгүй нэг байдлын ингээ одоо бодоход азтай юм шиг. Гэхдээ манай ядамсүр өвөөгийн маань цуслан найрамдалт байдаг. Тэгээд бид нар чинь тий одоо 80 жил болж байгаа айлахгүй юу? Тэгээд би найрамдал цусланд орох гингүүд манай гэрхэн гайхаад "Гү чи найрамдал цуслан дээр л биш тий." Тэгээд нөгөө манай болохоор лагер тий ингээд ой мотон дунд гэтэл найрамдал цуслан гэдэг чи яг тэр хүүхдүүдтэй байгаад байгаа байхгүй тий. Community тэр нийгэмдээ аав ээжээс хол биш тий хүүхдүүд бие дагаад бие даасан хүм хариуцлагатай хүн болоод тий бие биентэйгээ танилцаад найзлаад нөхөрлөөд нийгмийн янз бүрийн ур чадварууд сурч штэ. Тэгэхээр би тантай амар санал нийлж байна. Би одоо болтол ингээд ээж аав тэр үед намайг найрамдалт байдаг ч гэсэн цусланд нь явуулчихгүй явдаа гэж амар юм боддог байхгүй. Тэгэхээр нэрээ зуллаа хөтлөгч юм хэлж байгаа үнэн шүү. Заавалчгүй бага насанд нь нэг удаа ч болов цусланд явуулах хэрэгтэй. Явуулах хэрэгтэй. Тэгээд найрамдал цуслан бол олон улсын цуслан олон жил үйл ажиллагаа явуулж байгаа. За тэгээд маш олон сонирхолтой гоё хөтөлбөрүүтэй байдаг. Дэлхийн өнцөг булан бүрээс хүүхдүүдийн цуслан дээрж амардаг. Гэтэл энэ гол нь энэ ээлжийн онцлог нь бүр амар гоё. Сансар болон STEAM гэж байгаа. STEAM гэдэг нь шинжилгээ ухаан, технологи, инженер, урлаг болон математик гэж байгаа. За тэгэхээр энэ хөтөлбөрт
Тэгээд сансар шинжилгээ ухаан технологийн сэдвтэй арга хэмжээг workshop-ууд өдөр болгон зохион байгуулагдана. Тэгэхээр тэр хүүхдүүд зөвхөн нөгөө цусланд очоод сайхан одоо тэгээ дуудуулаад бүжиг үжиглээд тэр хүүхдүүдэд найзалт нөхөрсгөөс гадна өөртөө энэ бүгдэд суралцаж шин туршилтууд хийгээд планетариум тэнд барьж байгаа юм байна. Гоё workshop ингээ бүр ил юмд задгаа гоё сарвч барьж байгаа юм байлээ. Зөвхөн энэ ээлжинд зориулаад аюу гоё бүтээн байгуулалтад хийж байгаа юм байлээ. Тэгэхээр энэ бол үнэхээр би нэрээ миний охин энэ настай байсан бол эсвэл би өөрөө энэ насны нэрээсэн бол ямар нэг аргаар заавал явах байсан. Тэгэхээр аав ээжүүдээ би 9-өөс 16 насны хүүхдүүдээ 7 сарын 3-наас 10-ны хооронд зохион байгуулагдаж байгаа олон улсын Space Camp заавал явуулаарай гэж зөвлөхөр байна. За тэгээ маш сонирхолтой арга хэмжээний зохион байгуулагдаж байна. Үнэхээр гоё. Би хатаархаж байна. Бидний хүүхэд наснд байсан бол гэж хатаархаж байна. За тэгэхээр та бүхэн Путевка буюу те цусланд явах эрхийг хаанаас судалтан авах боломжтой вэ гэхээр олон улсын хүүхдийн найрамдал цагт төлбөр тэгээд camp www.campmongolia.com вебсайтаар бүртгэлээ хийгээд худалдаад авах боломжтой. Мөн 7509 9966 7509 9966 дугаарын утсаар холбогдоод мэдээлэл аваад бүртгэл хийх боломжтой юм байна. Энэ вебсайт нь гоё юм байл. Оронгууд өөрөө бүртгэлээ онлайнаар бүртгэлээ хийх боломжтой. Тэгэхээр яг нөгөө найрамдлын Путевкч өөрөө олддоггүй шүү дээ. Айгу хэцүү илэг. Олддоггүй. Би нэг дүүдээ олж авах гээд бүр ингээд онлайн зарлагдана гэдэг минутыг нь хүлээж аваад орох гээд орч чадаагүй авч чадаагүй. Энэ бол нэг олон улсын хөтөлбөр гэдэг үүднээсээ тэр ээлжийг ингээд бүтнээр нь бүгэлцсэн юм байна. За тэгээ мэдээж нөгөө олон нэмэлт хөтөлбөрүүд арга хэмжээнүүд бүтээн байгуулалттай болохоор үнэн тодорхой хэмжээгээр өндөр. Гэхдээ үнийг нь харахад уучлаарай. Аав ээж нь 2 хоног тэрэлж яваад ирдэг л мөнгө л. Тэгэхээр би аав ээжүүдээ үзэгсэл сонсогчтой хүүхдүүдээ тэгээд нэг удаа заавал төслийн явуулаарай. Тэр нь тэгээд найрамдал байгаад дээр нь олон улсын сансрын 7 хоног бол бүр гайхалтай. Ястай гоё. Үнэхээр гоё. За ивент итгэжтэй баярлаа. Маш их баярлаа. За цаг хугацаагаар аялаад хэдүүлээ 200 ватт жилийн өмнө нөө буцаад очиход 200 юу? 1818 оны Каспар Давид Фридрихийн одоо энэ Странник над морем л гэдэг юм да. Тэгээд одоо Монгол руу үгчлээд махчлаад орчуулангууд одоо Манангийн даалай болж байгаа байхгүй тийм. Над морем туман буюу Манангийн даалай болж байгаа. Тэгээ Манангийн даалай дээрх Манангийн даалай дах Бадарчин болж байгаа. Тэнүүлч байхгүй тийм. Тэнүүлч Бадарчин орон гэртээ ч юм уу гэргүү ч юм уу хэрмэл нэг тийм хэрмэл юм тэнүүлч чин тухайн их алдартай зураг байна. Энэ Каспар Давид Фридрихийн яг энэ дус зургийг бол маш олон одоо философийн утга зохиол номны cover зураг болгож хавцны зураг болгож та бүхэн маань харж исэн баха гэж бодож байна. За энэ зурган дээр юу байна вэ? Каспар Давид Фридрих маань бол бүр Чехийн нутаг руу явж өөрөө Германы зураач. Гэхдээ Чехийн нутаг руу явж маш олон тийм этюдүүдийг хийж, бэлтгэлийг хийж одоо яг энэ нөгөө маш олон хадны зургуудыг зураад дараа нь өөрийнхөө урлан дотор очиж агаад нөгөө яг байгаль дээр биш ч гэсэн байгаль дээр бэлтгэл зургуудыг хийж агаад урлан дээр очиод буцаад эвлүүлсэн байхгүй эвлүүлж ингэж зурж байгаа. Тэгэхээр нэлээ их судалгаа мэдээж яг бодит юм шиг реалисттэй тийм хадтай зураг байна. За энэ хад ер нь яг одоо нөгөө нэгдүгээр план гэж ярьдаг хамгийн наадлалт нь тийм хадан хясааны өндөрлөг дээр зогсож байгаа хар гуталтай хар сүрчүг буюу цовтой за тэгээд ийм таягтай улбар шар маягийн тийм үстэй үс нь нэлээд салхинд туугдаж харцсан байдалтай цээжээ одоо нэлээд дэлгэн ингэж тэр салхины өөдөөс магадгүй сүрэн зогсож байгаа юм шиг ямар ч гэсэн тийм нэг юмны өөдөөс сүрэн зогсож байгаа нэлээд зоригтойгоор тий хөл мөлнийх нь байрлалыг хүртэл харахад тийм шийдэмгийгээр зогсож байгаа хүн байна. За энэ доор нь юу вэ гэд анх харахад болохоор би бүр багтаа энийг зүгээр энэ үнэхээр даалай юм болов уу гэж боддог байсан байхгүй. Гэтэл сайн ажиглах юм бол энэ даалай биш яг тэр манангийн цугларал байхад байгаа. Манан үүл бүхний дээгүүр тий хадан хясааны хамгийн дээдлэлт ингээд гараад ирчихсэн. За энэ цаатлынх нь уусан ч гэсэн гэд уус болон энэ манан энэ хад энэ бүхэн нийлээд тий бодит дүрслэгдсэн байгаа юм шиг хэрнээ зүудэнд байж болохоор тий нэг тийм фантастик тийм юм фантази ертөнц дотор орсон энэ нэг бодит биш юм шиг тийм зураг байгаа байхгүй. Тэгээд энэ бол бүр ингээд романтизм урсгалын хамгийн том төлөөлөл болсон романтизм урсгалыг нэг уран зургаар илэрхийлэх гэх юм бол энэ зургийг авч тавьчих болох юм. Энэ хэрэв та нар Байерны зохиолуудыг уншиж ирсэн бол Байерны баатар гэж байдаг тий Жорж Гордон Байерн
тий Гордон Байрон Английн утга зохиолч. Тэгэхээр Байронд тийм зохиол одоо бааtruуд байдаг л да. Амьдралын утга учирыг хайхаар тий ёстой л нөгөө нийгмийн хэв маягаас ингээд холдоод өөрийгөө хайх гээд энэ байгаль дэлхийг ойлгох гээд байгаль дэлхийдээ уусах гээд ертөнцийн утга учирыг танин мэдэх гээд тэгээд зоригтойгоор ингэж нийгмийн ч байна уу бүх юмны ингээд урсгалыг сөрөн зогсож байгаа. Гэхдээ энэ дээр юу харагдаж байна гэхээр энэ дэлхийн ертөнцид хүний хүчийг давах ганцхан хүч байгаа. Тэр нь юм хаос буюу эмх замбраагүй хүч тэр нь байгаль шүү дээ. Тэгэхээр энэ байгаль гэдэг зүйлтэй нэгтгэхээс өөр арга байхгүй. Чи нэг үл нэгтэн, нэг үл энд арчигдсан тий. Гэтэл энд ингээд нэг юм ганцаардл байдаг байхгүй. Энд гэхдээ яг өөрийгөө олох гэж явж байгаа философик тэгээд ганцаардлынхаа эсрэг зоригтой ингэж шийдэмгээ харж байгаа. Тэр одоо ялангуяа нэг урлаг судлаач хэлсэн байх тийм. Яг ингээд шугамдаад үзэх юм бол энэ баатрийн маань зүрх нь зургийн яг төвд байгаа гэдэг. Тэ. Энэ зүрх гэдэг энэ ганцхан хүний зүрх. Гэхдээ эн чинь бүхэл бүтэн ертөнцийн төвд байгаа байхгүй. Тэгэхээр романтизмын урлагийн хамгийн чухал зүйл нь бол хувь хүн. Тийм байна. Тэр хүний зүрх мэдрэмжүүд юм байна. Тэр хувь хүний тэр хамгийн гол зүйл бол. Тэгэхээр им 1080 хүмүүс биш. Чи ганцаараа чи хувь хүн. Тэгэхээр яг нэг энэ ганцаардлын талаар бол романтист урлаг маань их гаргадаг. Ер нь бол тийм Ван Гог шиг баатруудыг бэлдэж өгсөн тийм үеийн урлаг. За үүнээс хойш урлаг маань үргэлжилсээр байгаа өөрсдийнхээ асуултанд ялангуяа энэ ганцаардл гэж юу вэ гэсэн асуултанд өөрсдийнхөө хариулсаар байгаа. За тэгээд дараагийн зураг маань болохоор Цүлт буй Христос Крамской энэ зургийн талаар маш товч үзэн яагаад тэр урдан зулаагчдаар ярьсан байгаа. Гэтэ энэ зурган дээр мөн нөгөө нэг философик ганцаардл гэдгийг илүү харуулдаг байгааг бас дахин хэлж өгч тодтох юм л да. Яагаад вэ гэхээр Иесус Христос юу яаж байгаа 40 хоног цүлт одоо баптизм эхлээд хүртэж байгаа. Яагаад баптизм хүртэж байгаа гэхээр Иесус Христос ч өөрөө төрсөн бурхан. Хүний биеийг биетэй болж төрсөн гэтээ бурхан. Тэгэнгүүтээ баптизм хүртээд хичнээн нүгэлгүй байсан ч гэсэн тэр нүглийг ариусгадаг усаар баталгаажуулдаг тэр үйлийг хүртэнгүүтээ 40 хоног цүлд яваад тэрэнд 3 удаа сатантай учирч байгаа. Тэгээ сатан 3 удаа болохоор эрх мэдэл үгүй тий ингээ тгийгээд ингээд янз янзаар өөрийг нь сорж байгаа тий. Тэгэд тэгэнгүүт энэ сорилт болохоор хэдийгээр Иесус Христос бурхан боловч хүний биеийг олж хүн төрлөختний төлөө төрж байгаа учраас хүний мэдрэх бүхэл мэдрэмжүүдийг дотроо мэдэрч байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр хүний хийж болох тэр тэмцлийг үндэт зүйлсийн төлөө итгэл шүтлгийнхаа төлөө хэрхэн үнэнч байж болох вэ гэсэн тэр тэмцлийг Иесус Христос ч гэсэн хүн шиг адилхан мэдэрсэн гэсэн үг байхгүй. Яг гоо Крамской дараа нь амар хараалгалсан л та чистэ бурхныг те хүнчилчлээгээд ч одоо бурхан зураад байгаа мó хүн зураад байгаа мó арайч тэгээд гэтэл яг жинхэнэ итгэгч хүмүүс бол хараад бол энийг амар шүтсэн байхгүй энэ зургийг. Гайхалтай тий. Тэнгэр газар хоёр хоорондоо ялгаатай байна. Газрын зүйл маш хуурай, хатуу. Тэр тэнгэр дээр үүр цайж байгаа гэрэл буюу найдварын гэрэл. Тэгвэл зураач үүлээр энэ хоёр фоныг бол хувааж өгөөд яг зохиомжийн төвд Иесус Христосын хатгсан гарыг буюу маш их эргэлзээ, маш их ганцаардал, гав ганцаараа энэ бүхнийг хүн төрлөختнөөс цорын ганц ойлгож байгаа хүн. Гэхдээ энийг хичнээн хэдий зөвхөрөл байгаа ч гэсэн туулахад бэлэн нэм зоримог ганцаардмал хэлж байгаа бас. Тэгэхээр яг энэ бол нөгөө түрүүний бидрээ харуулсан нөгөө Каспар Давид Фридрихийн мэдээж концепцийн хувьд шал өөр зурагч гэсэн нэг юм зоримог ганцаардлыг айгүйх үзүүлсэн юм шиг санагдаад байдаг байхгүй. Надад бол энэ царай нөгөө яг л тэр хүний мэдэрч болох тэр мянган олон мэдрэмжийг бүгдийг давхцуулаад тавьсан юм шиг санагддаг. Хүн амар олон юм мэдэрдэг. Баяр, хөөр, ганцаардал, харуулсал, цэнгэл, баясал, сорилт, атаачтай маш олон зүйлийг мэдэрдэг. Гэтэл энэ бүгдийг энэ олон мэдрэмжийг яг нэг царайн дээр тавьсан гайхалтай санагддаг надад энэ зураг. Яа, харин тийм ээ бүр нэрээ. Үнэхээр хараад л ямар. Ялангуяа зүгээр сайн надад нэрийг энэ зураг гэл нэрийг хэлэхэд миний амар шархалтай явсан. Харин тийм ээ тий. Тэр чих
үзэсгэлэнгийн галерейд очих боломж олдвол үзэгч сонсогчд манаас үзээрэй их гоё зураг байгаа шүү. За дараагийн ганцаардлын тухай зураг маань одоо бол 2 зоримог ганцаардлын талаарх зургийг ярьлаа. 20 дугаар зуун болж байна. 19 дугаар зууны сүүл. За хүн маань оюун ухаан дээрч акцент өгч, оюун ухааныг ч нэгдүгээрт тавьж үзлээ, сэтгэл зүрхийг ч нэгдүгээрт тавьж үзлээ. Эцсийн бүлэгтээ тэгэл нэг 100 жилийн дараа дахиад л нөгөө оюун санааны хямралгдагт ороод л тий. Одоо хайчих вэ? Одоо яах вэ? Хорвоо ертөнц бутар саарлын. Эдгар Дега. Хоёлынгийнх нь ярьсан Дегагийн абсент гэдэг зураг энийг мөн дурдж байсан. За тэгээд энэ абсент гэдэг өөрхийн анх ч абсент гэж нэрлэегүй л байсан юм л да. Абсент бол яг бид түрүүн дугаарууд дээр хэлсэнчлэн 70 градус ногоон өнгөтэй ногоон мууза гэж нэрлэгддэг. Дотроо туюун химэх мансууруулах бодис агуулдаг байсан тийм унда. Тэгэхдээ энэ зураг абсент гэж нэрлэгдээгүй байсан юм билээ. Яг энэ эмэгтэй абсент ууж байгаа зураг учраас абсент гэдэг хүмүүс нэрлэлсэн. Уг нь зүгээр л кафе дах хүмүүс. Тэгээд кафе дах хүмүүс дундаа 1876 оны зураг 75-76 оны. Тэгвэл Марсель Жибетьен гэдэг зураач хажууд нь Элен Андре гэдэг жүжигчин эмэгтэй. Энэ хоёр хамтдаа сууж байгаа. Тэгээ нөгөө Францын нөгөө 4 алдартай Парисын кафе байгаа шүү дээ. Тэдний нэг Шин Афин гэдэг кафед нь сууж байгаа юм байл л. Тэгэд энэ эмэгтэйг ингээд харахаар урталтай абсент тийм ногоон эрүүл бус ногоон өнгөтэй тий. Ногоон мусагийн өнгөтэй ногоон абсента хольж уух эсвэл даруулж уух ус хажууд нь тавьсан байна. Зураач Марсель Жибетьений өмнө болохоор Мазагран гэд ундаа шар тайлагч. Тэгэхээр нэг нь үшээ шараа тайлж гинэ гэдэг чинь ер нь бол энэ өглөөний цаг шүү. Цагаараа өглөөл бах ер нь тий. Энэ эмхтэй магадгүй шөнжин уусан байж болох юм. Энэ абсентны хундах нь анхных нь хундах биш байх. Мөрн унжцсан байна. Хөлийг нь харах юм бол эмгтэй хүнд байж боломгүй нэг юм суларцсан, булчин нөгөө суларцсан тий одоо нөгөө яг согтолтын нэг байдал гэдэг чинь би хөл гар бидний эрх мэдэлд орохо болцдог тий. Тэгээд хамгийн их гонигтай байгаа нь болохоор бусдаас тусгаарлагдсан одоо маш их цөхрөлтэй тэгээд бүр байхгүй болчихсон энэ ертөнцид алга болчихсон тэр харцсан байгаа байхгүй. Энэ хоёр хоорондоо ямар ч холбоогүй хүмүүс байгаа байхгүй. Зүгээр ягаад ч юм нэг ширэн дээр сууц тий. За тэгэл тэгдэг штэ. Кафед хүмүүс яах гэж ордог тий. Тэ нэг юм сонин дараагийн зурган дээр тайлбарлагдах нэг тайлбар байгаа. Их хотод хүн өөрийгөө ганцаараа биш гэдэг жүжиг тоглох гэж кафед ордог гэдэг. Тэр зураг яг тэгээ санагдаж байна. Яг тэр хажууд нь хин сууж байгаа хүндээ хамаагүй болчихсон. Тэгтээ нэг юм ганцаардаад ирэхээр угаасаа бид нарт ч байдаг байх та бүхэнд манд байсан бол бас энэ мэдрэмжийг комментээр хуваалцаарай гэд нэг юм яг ингэдэг нэг юм гэртээ гав ганцаараа ингэ сууж чахаар өөрөө ирэхгүй ингээд гараад кафе руу гүйчмэр санагддаг байхгүй. Тэгээд өөрөө ирэхгүй нэг юм бусдын оршихуйг ингэ эрэлхийлдэг. Тэр нь ач холбогдолгүй чамтай тий хүний хувьд холбоо үүсгэж байгаа хэсэг нь үл хамааран ягаад ч юм өөрөө өөртөө ч юм уу бусдад ч юм уу би ганцаараа биш гэдэг ойлголтыг төрүүлгээд тэр ганцаардлаас хүн амар айдаг, зогтдаг, зайлсхийдэг. Тий, нэг юм шүүмэл байж ивэл тий, нэг юм маш юм ойрлоо чарлаа сатааруулаад. Гэхдээ би тэрийг юу гэж боддог гэж. Яг хүний ганцаардлаас тэр одоо зугтах тэр хүсэл тэмүүлэл ч юм уу тий, тэр нэг юм вирусын тэр биднийг нэг байж болохгүй буруу л гэсэн ойлголт байгаа. Тэр яг нэг өөрөөсөө өөрийнхөө мөн чанараас зутах гэдэг бидний нэг тийм гэж боддог. Бид нар яах гэж баар ордیں۔ Бид нар яах гэж чанга хөгжмөд бүжгэлтیں۔ За бүжиглэх гэж ордог. Биеийнхээ чилэг гарах гэж ордог хүмүүс байгаа л. Гэхдээ ихэвчлэндээ бид нар чинь хүнтэй харьцахгүй тулд баар ордог шүү дээ. Хүнтэй танилцах гэж бид нар баар ордог байхгүй. Зүгээр л өөртөө байгаа тэр дотоод дуу хоолойгоо чимээг болгох гэж сатааруулах гэж. Тэр яг энэ мэдрэмжүүд энэ зурган дээр байгаа. Тэгээд Дега маань ч угаасаа фото зургийн бид нар ярьжсэн те нөгөө Дега маань энэ фото зургийн зохиомжуудыг бол авдаг. Ингээд юм тасалсан юм шиг зохиомжуудыг дандаа авдаг. Тэгээд энэ хоёрын дүрс артал нь ингээд юм толин тусгал болоод ингээд ороод ирсэн. Зохиомжийн төв нь болохоор энэ хоёр хүн байх ёстой байтал энэ хоёр хүнийг ингээд хязгаар хэсэг рүү ингээд шахагдцснараа тэр юм тасалсан зохиомжоор тэр нөгөө тусгаарлагдмал байгаа, цөхрөлтэй байгаа мэдрэмжийг улам илүү
тодтгож өгч байгаа юм. За дараагийн ганцаардлын талаар буюу саяны нэг юм шүүм гэж ярьсан шүү дээ. Ингээд айгүйх альва хот гэдэг чинь дандаа ингээл юм олон дуу чимээ шууган их байдаг. Гэтэл Жоржо де Кирико гэдэг 1888-аас 1978 оны хооронд амьдарч исэн Грект төрсэн Итали зураач байдаг. За Жоржо де Кирико болохоор хот зурдаг. Гэхдээ Жоржо де Кирико болохоор метафизик уран зураг гэдэг уран зургийн урсгалыг үндэслэгч байхгүй. Нэг богинохоо хугацаанд өөрөө тэр уран зургийг ер нь бол өөрийгөө ямар ч тийм урсгалд хамруулахыг хүсэж байгаагүй. Гэхдээ л метафизик уран зураг гэдэг зүйлийг би хийд юм байна гэд нэг хэдэн шавнартай бас болж исэн. Тэгэд сюрреализм буюу тэр даалд ухамсар зүүд гэдгийг харуулдаг нөгөө Альберт Сальвадор Далигийн урлагийг уртагч гэж хэлж болно. Ер нь бол. Тэгэхээр Жоржо де Кирикогийн энэ зурган дээр болохоор Кирико өөрөө Грект төрсэн Итали зурагч гэж байгаа. Зураач гэж байгаа. Тэнгүүдээ Мюнхен, Парис гэдэг нэг яваагүй баг Европ хот байхгүй. Ер нь пан Европ зураач гэж ярьдаг байхгүй. Тэгээ Европоор тэр чигт нэгээд явцсан. Тэгэнгүүтээ өөрөө Итали гэдэг чинь Итали руу хүмүүс яах гэж очдөг вэ? Түүхийг харах гэж очдөг. Хуучныг харах гэж очдөг. Итали руу хүмүүс тэр сэргэн мандалтын үеийн архитектурыг, Ромын архитектурыг харах гэж очдөг. Тэгэхээр яг тухайн үед одоо энэ хүний амьдарч исэн үед Италид өөрийн гэсэн одоо цаг хугацаа гэж байсан уу гэвэл үгүй. Хүмүүс Италичууд болон Грекчүүд ер нь одоо яаж ийн гэдгийг хизээч сонирхдаггүй шүү дээ. Одоо ч барах тийм шүү дээ. Өнгөрсөнд ясныг л ярьдаг тийм. Тэгэхээр Жоржо де Кирикогийн хөндөөдөөс асуудал нь цаг хугацаа гэж яг юу юм бэ те? Одоо гэж юу юм бэ? Ирээдүг гэж юу юм бэ? Тэгвэл цаг хугацаа болон одоо энэ орон зай гэдэгт хамрагдахгүйгээр тийм орлого байж болдго юм уу? Тэгэнгүүт цаг хугацааны хамрлаас, орон зайн хамрлаас гаргасан тийм бүтээлүүдийг хийдэг байсан байна. Одоо бид нар дэлгэцэн дээр болохоор Ариаднагийн үд гэдэг залаагч дээр зөндөө ярьжсэн Ариадна хэмээх гайхалтай домгийн баатрын хөшөө байгаа. Тэгээ хажууд нэг хоёр хүн. За ингээд ер нь им Грек, Ромын Ренессансын үеийн сэргэн мандалтын үеийн архитектурыг илэрсэн. Тэгвэл ингээд им амьтай зүйл бараг байхгүй. Кирикогийн зургууд дээр. Дандаа им амьгүй зүйлсийг сүнстэй юм шиг болоод им нууцлаг байдал өгөөд тэнгүүтээ энэ Кирикогийн энэ гудамжууд болохоор бодит юм шиг төрслөгцөр бас бодит биш те юм зүүд нэг юм шиг боломжгүй зүйлсүүдийг хооронд нь холбоцсон. Тэгэнгүүтээ нэг юм нууцлаг тэгэд им чив чимээг байхгүй. Энд дуу гэж байхгүй. Энд нөгөө цаг хугацаа гэдэг чинь өөрөө амар динамиктэй, хөдөлгөөнтэй юм айгүй юм дуу шуутай зүйл байгаа даахгүй. Тэнгүүд Кирикогийн дүрслэх гэдэг байгаа зүйл бол цаг хугацааг зогсооцсон юм шиг. Бүр цаг хугацаанаас гараа явцсан юм шиг. За дараагийнх нь гудамжны нууц гэдэг нэг зураг байгаа. Тэрийг гаргаад өгөөрэй. Кирикогийн гудамжны нууц гэдэг зурганд болохоор нөгөө л нэг сэргэн мандалтын үеийн архитектур маань явж гин. Гудамж маань ингээд цаашаага явж гин. Тэгэд Кирикогийн зурган дээр байнгын богоон уур савсж байгаа тийм галт тэрэг зурагддаг. Гэхдээ энд болохоор галт тэрэгний нэгэн богоон буюу нэг хэсэг нь тий. Тэгээд тэр галт тэрэгнээс хэсгээс туссан сүүдэр нь маш хүнд хар. Нөгөө хэсгийг харах юм бол бүр нэг аимшигтэй нэг 3 цагийн үед ингээд нар бүр шараад шатдаг тий. Тийм нэг юм нарны шатаасан юм гэрэл тэр хоёрын хооронд нь юм контраст тэгээд дахиад л чивчмээгүй. Энэ гудамжууд ерөөсөө юм дуу ахгүй хоосон. Тэгээд юм энэ гудамжуудад дүрслэгдсэн энэ биетүүд нь ингээд ганцаараа энэ гудамжинд ганцхан хөдөлгөөн өгж байгаа зүйл нь болохоор энэ нэг охины дүрс байна те цагрыг эргүүлээд гүйж байгаа. Гэхдээ энэ охин яг бодит юм уу гэхээр зөв сүүдрийн театр шиг харагдаж байгаа юм те. Бодит биш юм шиг. Тэгэхээр яг нэг юм аймарч юм шиг, зүүдч юм шиг ер нь зургуудыг хараад ах юм бол нэг тийм амар сонирн мэдрэмжүүдийг өгдөг. Энэ охин тэгээд юм өнгөгүй, хэлбэргүй зүгээр гартаа цагрыг барайл гүйж байгаа тэр ирреальны буюу тийм байна. Бодит бус нэг тийм иймэрхүү. Тэр энд бол нөгөө Кирикогийн зургуудыг харахаар илүү тийм чимээгүй ганцаараа байх боломжийг бас өгдөг. Цаг хугацаа энэ яарсан энэ бүх зүйлээс холдоод даалт ухамсарынхаа нэг нууцлагдмал чимээгүй ертөнцид очих. Сонирхолтой байна те. Тэгээд нөгөө энэ хост дүүрэн
хост дандаа дүүрэн байгаад байна шүү дээ. Дүүрэн хэрнээ дүүрэн том одоо дүрс хэмжээтэй объектуудыг зурсан хэрнээ ганцаардлыг бас тэгээд энэ бүгдийн хажуугаар хүнд ойлгуулж болно гэдэгээс гайхалтай. Амар сонирн бүр ингээд за тэгээд найруулагч манаас хайрын дуун болон цаг хугацааны нууц гэдэг зургуудыг хайлт үзүүлэх баха. Тэр цаг хугацааны нууц гэдэг дээр ч гэсэн яг нөгөө нэг сая таны нөгөө тодорхойлж хэлснээр тэр нэг дүүрэн буюу тэр архитектур тэр нэг вокзалч юм шиг тэрэн дээр ганцхан ингээд цагны дүрс байгаа юм. Тэгээ ингээд наашаага ингээд зүтгээд ороод ирсэн юм шиг тэгснэл юм цогсонгүй байхгүй. Харин аймгүй. Тий. Цогсонгүй. Тийм ээ. За маш сонирхолтой. За хамтран ажиллагч хэлчихэд. За тэгээ. За өнөөдрийн нэвтрүүлгийн маань нэг дэмжин ажиллагч хамтран ажиллагч бол A-Star аялын компани байгаа юм байна. За од мөндөр шинжилгээ ухаан таны мэдхүн сууг маань A-Star аялын компанитай хамтраад аяллуудыг зохион байгуулдаг. За тэгэхээр энэ удаагийн аяллаа маань хоёр гарсан. За энэ удаагийн аялал маань 6 сарын 25-наас 7 сарын 2-ны хооронд үргэлжлэн. За тэгээд энэ маш сонирхолтой аялал байгаамаа. Улаанбаатараас Ханой руу шууд нисэх юм байна. За тэгээд энэ аялалд од мөндрөөс миний бие манай хөтлөгч Заяа уран чимэг болон манай гомбо нар хамт явна. За тэгээд энэ аяллаа онцлог нь одоо зүүн өмнөд Азийн бусад аяллаас юугаар онцлогтой бэ гэхээр бид нэр Вьетнам болон Камбож гэсэн зүүн өмнөд Азийн хоёр өөрийн гэсэн өвөрмөц соёлтой, өвөрмөцтэй ондоошлоотой хатгалж авч үлдсэн тэр өвөрмөц соёлтой улсуудаар аялах юм байгаа. За тэгээ эхний өдөр бид нар Улаанбаатараас Ханой руу нисээд Халуун бэгээр зочлох нь байна. За хоёр дахь өдөр бүтэн өдөр завтай аялах юм байна. Гурав дахь өдөр Ханой хотын бид нар аялах юм байна. Чөлөөтэй өдөр. За тэгээ дөрөв дахь өдөр бид нар Камбож руу нисээд Ханой хотоос Камбож руу нисээд Анкор Ват зэрэг эртний хотуудаар аялна. За Анкор Ватт бол мэдээж дэлхийн ЮНЕСКОгийн соёлын өвд бүртгэгдсэн байгаа дэлхийн хамгийн том шашны зохицуулбар байгууламж байгаа. Архитектурын бүтээл байгаа гэсэн. За бид нэр Камбожт 2 хоног. За тэгээ дараагийн өдөр нь Кокер сүм рүү аялах юм байна. Мөн гайхалтай соёлын одоо бит соёлын өв байгаа. За тэгээ дараагийнхаа өдөр бид нэр Сием Репэсээ Камбожоос Ханой руу аялаад чөлөөт өдөр байна. За тэгээд Нимбин Антран буюу нөгөө King Kong The Skull Island киноны зураг авсан байгалийн гайхалтай үзэсгэлэнтэй тогтцтой газраар аялаа. Тэгээд 8 дахь өдрөө бид нэр Ханойгоос Улаанбаатар руу шууд нисээд ирэх юм байгаа юм байна. За энэ аялал маань маш тухтай аялал байх бол өндөр настай хүмүүс ч гэсэн явхад ер нь бол айгүй тухтай гэж би харж байна. Учир нь шууд нислэгтэй дамжиж нисэхгүй. За тэгээ Ханойгоос Камбож руу бол ганц цагийн нислэг юм байлээ. За тэгээд гайхалтай нэгдсэн үндэсний байгууллагын ЮНЕСКОгийн соёлын болон байгалийн өвд бүртгэгдсэн гайхалтай 8 газар байна уу. 6 газруудаар очихоор байсан. Тэгээ мэдээж гайхалтай амттай хоол энэ хоёр соёлын ялгаатай байдлын өрмөц байдлыг бид нэг дор харах боломжтой гэсэн. Тэгэхээр үзэгчд сонсогчдоо бидэнтэй зөв од мөндөртэй аялалд урьж байна. Энэ аялал маань 6 сарын 25-наас 7 сарын 2-ны хооронд үргэлжлэх юм байна. За хэрвээ энэхүү аялал та бүхэн бидэнтэй нэгдэхийг хүсвэл Facebook-ээр A-Star Mongolia гэдэг хайхад ороход байгаа. Утсаар холбогдъё гэвэл 72 тэгтэг 92 тэгтэг 72 тэгтэг 92 тэгтэг утсаар холбогдоод бүртгэл хийлгээд нэгдэж болно. За тэгээд мөн A-Star компани маань аягүй сонирхолтой тийм боломж санал болгож байна. Урьдчилгаа сайт хөрөг өгөөд үлдсэн дүнгийг нь маш одоо сарын төлтөө бүр маш багаар хуваарлаад лизингээр аялах боломжтой. Ямар вэ? Тийм тэгээ өөртөө санхүүгийн өндөр ачаал үүсэхгүйгээр гоё аялаад тэгээд лизингээр аяллаа төлөх боломжийг олгож байгаа юм байна шүү. За ивент тэтгэгчтэй баярлалаа. Маш их баярлалаа A-Star Mongolia. Тиа. Сая нөгөө нэг алтан гişүүд маань бас лайваар бичиж байна нөгөө нэг кафе ордог тухайга. Тэгээд нөгөө нэг юм хийх эсвэл юм бодох дуртай хит шууганд бухимдаад байдаг гэх юм уу яарад байгаа юм шиг лээдгээ. Тэгээд ганц бие байхдаа ресторан сууж ажиллахад ястай урамтай гоё байдаг байсан гэд яг энэ мэдрэмж бол өөр тий нөгөө яг тэр манай найруулагч Ван Гогийн нөгөө төрөний зургийг гаргаад өгөөч. Бидний нөгөө кафений талаар гэж ярьж байгаа мэдрэмж нь болохоор одооны соёлтой кофе уудаг кафе биш. Илүү нөгөө уушийн газар гэх юм уу да. Тий. Кафе гэдэг нэртэй очиж уудаг газар гэсэн. За тэрэнд нь тэгээ уран бүтээлчд байна. Сонирхолтой толгоонууд, тархинууд байна, оюун санаанууд байна. Тэнд тэгээд тэр болгон бусдтай магадгүй зарим нь бол өөрийнхөө үзэл санаа, үзэл сурталтай ойлголтоо хуваалцах гэж ирж болно. Зарим зүгээр л тэр тунд төр сатаарах гэж өөрийнхөө тэр зовтмаар байгаа тий
бушуухан хагцмаар байгаа тэр ганцаардл тэр мэдрэмжээс түр сатарах гэж тэнд ирдэг. Тийм ер нь тийм бид нар одоо залуучууд дундаа бас ярьд юм а дэвтэ гэдэг. Тэгээ нөгөө дэвтэ гэхдээ татдаг юмтай гэж ярьдаг байхгүй. Тэгээ нөгөө татдаг юм нь хүмүүс бүгдээрээ ингээд тэр дунд нөгөө оюун санааныхаа сүнснийхаа найзуудыг олохыг хүсэж байгаа. Гэвч тэр болгон бас олдохгүй. Тэгэхээр нөгөө тэр ганцаардлаа улам илүү мэдрээд авдаг нэг тиймэрхүү мэдрэмжүүд. Тэгэхээр магадгүй энэ нөгөө нэг бид бүхний ярьж байгаа тийм эрүүллээр тэ тайвнаар маш гоёор кофе уудаг газар бол бас биш байх. Нөгөө Ван Гогийн зурган дээр та нар санаж байгаа бол тайлбар явуулж ирсэн нэг юм шар улаан ногоон гэд хоорондоо хийзэж зохицолгүй өнгөнүүдийг нийлүүлээд ракурс өнцгийн хувьд тэ нэг юм сунгасан юм шиг юм авцсан. Тэгээ тэр дунд нь яагаад ч юм нэг цаан халааттай хүн ганцаараа зогсож байгаа жихүүц төрөм тэр мэдрэмж байдаг байхгүй. Яа өглөөний 4 цагт тэр мэдрэмж ч муухай шүү. За тэгээд тэгэхээр Ван Гогийн энэ зурагнаас The Night Cafe гэдэг шөнийн кафе гэдэг энэ зурагнаас магадгүй онгодоо авч өөрийнхөө зургийг зурсан маш алдартай Эдвард Хоппер гэж зураач байна л да. Эдвард Хоппер бол Америкийн зураач. Ер нь Америкийн урлаг гэхэр Хопперийн л зургууд хөвчлэн гарч ирдэг тий. Ер нь Эдвард Хопперийн одоо шүн дунд гэж орчуулах уу, Night Hawks буюу шөнийн шар шувуунууд л гэж орчуулагдах юм да. 1942 оны ийм зураг байна. За 1942 он дайн болж байна тий. Перл Харбор руу Арай ягааг байгаа. Ер нь бол нөхцөл байдал айгүй хэцүүдсэн байгаа юм эвгүй болцсон үе. Тэгэхээр нэг юм айж байгаа аимшигтай тэр дайны юм нийгмээрээ тэр айцд бол автцсан байгаа үе гэсэн үг. Тэр тодорхойгүй байдалтай. Тэр тодорхойгүй байдлаас ирж байгаа айц. Хизээ дуусах нь мэддэггүй, яаж дуусах нь мэддэггүй. Урд өмнө мэдэрч үзээгүй зүйл болохоор дараагийн харах тий тамагл харах байхгүй. Харин яг тэнгууд тэр нөгөө Эдвард Хопперийн зургууд дээр болохоор зураач өөрөө хэлээд байгаа юм. Үгүй би нэг ганцаардл төрсөн байхгүй гэд. Гэтэл ганцаардл гингүүд хүн болгон баг энэ зургийг ингээд тавьдаг байхгүй. Ер нь ингээд айгүй ганцаардлын зургууд зурдаг гэдгээр алдартай болсон. Гэхдээ зураач маань бас өөрөө сүлд нь бичсэн лээ. За магадгүй би 70 ухамсараараа би өөрийн мэдэлгүй ингээд зурцсан байж магадгүй. Гэхдээ яг миний анхны санаа бол юм байгаа. Тийм ганцаардлыг илэрхийлээд зураагүй тий. Надад энийг харсан чинь нөгөө ковидын үе шүү санаанд орж ийн л доо. Тэр хүн болгоны гэртээ байгаа тэр сэтгэл зүйн байдал яг л тодорхойгүй айцтай юу болох нь мэддэггүй. Хэр удаан үргэлжлэхийг мэддэггүй. Аимшигтай ганцаарцсагчтай бид нэр тийм болгон ганцаарцсан. Тэг хүн болгон үүрлэг өнгөж харсан тий. Өнгөж харахаас өөр аргагүй байдал дөрөв хан дээрэгдчихор чинь аимшигтай яасан тий. Яа. Тэгээд энэ зурагт юмгууд ингээд 4 хүн байгаа юм. Нэг 4 хүн ингээд өрсөлдсөн байгаа. За ингээд нарийн бас найруулагч маань гоё томруулаад ингээд харуулах юм бол за эрэгтэй эмэгтэй хоёр улаан даашинцтай болон юм костюм пижактай эрэгтэй эмэгтэй хоёр гол дүрэн юм шиг байна тийм үү? Эрэгтэй нь асаагаагүй тамхи барьсан байна гартаа, эмэгтэй нь болохоор шүдэнцийг нь барьсан байгаа юм байна. Тэнгүүтээ нэг юм энэ шүдэнц гэдэг чинь асаал дуусах зүйл те. Тэнгүүд магадгүй энэ эмэгтэй бүр ингээд фантазлж бүр төсөөлөн бодох юм бол шүдэнцний дайтай харилцаа юм да гэж бодож байгаа юм билүү те. Энэ хоёрын хооронд ерөөсөө бие бинийг хайрлсан энэ нэг гой болзооны ч юм уу нэг юм бие биенлүүгөө хүрсэн зүйл ерөөсөө байхгүй байгаа байхгүй юу. Тэгэнгүүт үйлчилж байгаа хүнийг нь харъя. Гэтэл үйлчилж байгаа хүн нь энэ хоёр руу бас хараагүй шал өөр зөвлөө ингээд харцсан. Тэгээд энэ дунд 4 дахь дүр байгаа. 4 дахь дүрийнх нь царай бол бид нарт огт харагдахгүй. Цаашаа хараа суудсан байна. За энэ яаж байгаа юм бэ гэд тэгсэн чинь энэ Нью-Йорк те маш том хот. Хот гэдэг чинь эрт дээр үед болохоор хүмүүс их нэгтгэдэг. Тэ Грекийн үед Афин гэдэг чинь өнөөрөө амьдэрдэг газар байлаа шүү дээ. Агора гэдэг талбай те. Талбай дээр гарч ирж хоорондоо маргалтнуу, хэрэлтнүү, тэврэлтнүү ингэж нийтээрээ хамтдаа байдаг харилцааны талбар байсан. Гэтэл сүүл рүүгээ улам өөрчлөгдөд одоо хот гэдэг бол маш олон массын цуглараа. Гэхдээ тэр масс донд хүн нэг ч хүн гэдэг үнцэнээ алдаад хамаагүй болцсон. Хүн өөрөө нүүргөө болцсон тийм. Тэр хүн хэн байх нь хамаагүй болцсон байхгүй. Тэгэхээр яг энэ цаашаа харсан хүнээр бол Эдвард Хоппер маань бол тийм мэдрэмжийг бол өгж байгаа. Энэ том хот бүр юм нэг юм
үнэхээр л яг зурцсан юм шиг яг ингээд харах юм бол энэ зохиомжийн хувьд болохоор цэвэрхэн гудамж. Тэгээд энэ кафе өөрөө кафе ч юм уу энэ түргэн хоолны газар ч юм уу тий. Энэ өөрөө аквариум шиг. Тэгээ аквариум дотор байрлуулсан эднэрийн ганцаардлыг бид ингээд хараад үзэж байгаа юм шиг. За зохиомжийн хувьд ч гэсэн гэрэл сүудрийг авсан байдлыг ч гэсэн за 5.2 5.3 гэдэг зургийг ингээд харуулах юм бол зохиомжийн хувьд болохоор нэг яг шухамдсан юм шиг юм. Нэг нарийнаас өргөсөж байгаа зүүн талын хэсгийг жоохон нарийн авч агаад баруун талын хэсэг рүү нөгөө өргөсөж байгаа тийм зураасан хэлбэрт багтж байгаа байхгүй юу. Тэгээд мөн гэрлийг нь ингэж айгүй ер нь энэ хопрын зураг дээр дандаа юм прожекторын гэрэл шиг хүнийг юм тухгүй байлгах гэрэл энэ ерөөсөө тийм өрөөний гоё тийм тухтай гэрэл байгалийн биш тий. Тий. Тэгээд цонхнуудыг харангууд ийм цонхнууд нь ч гэсэн харах уу. Тэр цонхон дотор амьдрал байгаа хэсэг нь ч мэддэхэргүй тий. Тэгэхээр яг энэ хот дотор том хот доторх ганцаардал энийг хопер маань бол их хурц дотор илэрхийлж өгдөг байсан байгаа. За тэгээд төгсгөлт нь яг энэ хоперын бүтээлүүдийг илүү ойлгоход надад энэ шүлэг бас их ойрхон байсан. Ингэнэ. Өрөөнд зөвхөн ор. Өөр юу ч үгүй хоосон. Хоосон орыг хэн харав? Хаалганы цаана хүн алга. Цонхоор бүдэг гэрэл орж ирнэ. Цоочтой байлаа өнөх хаалгана. Аар нь нам гүмтэй холилцоор аажмаар тэнд тас харахгүй болов. Өрөөнд зөвхөн нэг л ор. Тийм байна. За өнөөдрийн маань ганцаардлын тухай одоо сорвалсан бүтээлүүд маань бол иймэрхүү бүтээлүүд байлаа. За баярлалаа Амина. Маш сонирхолтой дугаар байлаа. Тэгээ энэ дугаар хүн болгонд яг хүн болгоны мэдэрдэг зүйл, хүн болгон ч гэсэн яг ойлгоод холбогдож болох зүйл сэдв шиг санагдлаа. За шинжлэх ухаан танин мэдхүн од мөндөр сувг танд өрлөө. Энэ уран зураг нэвтрүүлэг байлаа. Студид урлаг судлаач Маш Батын Амина, хөтлөгч Мөнх Цулмины бие ажиллаа. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 болон 107 дэлгэнээр хүрч байна. Өнөөдрийн дугаарыг сансрын иргэн бүтээгч дураатай дэлхийн сансрын 7 хоног арга хэмжээг Монгол зохион байгуулж байгаа Дүүдүү боловсролын сан таны аяллыг бид урлын ураатай A-Star компани ивент итгэлээ. Баярлалаа Амина. Маш баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа ажлын банкны дан сувга 4191 Тэг 4 518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.